Зя уса. Сая партныг хийж байгаа зүгээр сайндаач зөв юу яцсан юм аа. Нойр өрөдсөн юм аа. Тэгээд таслаад дундуур нь жоохон унтаад кофе уугаа тэгээ буцаа гараад ирж чад энэ ахгүй юу. За тэгэхээр хэдүүлээ энэ удаа energy check-ийн эцэг нь ер нь ямар хуу үйл явдлууд ер нь ийч орд олон дээр болох нь вэ гэдэг хэдүүлээ хальт ингээ харцгаая. За тэгэхээр би чинь мэлхийн ордон дээр зогсож байсан. Тэр цаг тэгэхээр мэлхийн ордны хувьд бол энэ 7 хоног яг юу болох нь вэ гэдэг хэдүүлээ харцгаая. Харилт. Чарэ төзрөө. Би нэг 2 жилийн өмнө жилөө амар их нэг жоок хийгээд байдаг гэсэн танаа ордыг. Тэгээ хэрэг таад ингээд нэг play time явах ч бол 10 дундаа нэг мэлхийг заавал авч яваарай гэдэг нэг тэр чинь нэг хол замд юу амжиргаатай гэдэг нэг тийм байдаг байхгүй. Тэгээ чарэ төзрөөр ингээд агаас бэ зүглөө аялдаг. За тэгэхээр хідүүлээ юу гэж ингээд нэг ойлгож ингээд болох вэ гэвэл шүү дээ. Тэ ингээд ялчгүй хуан заяа. Эхний бүлэг нь хэрэг таад заяа. Үнэхээр ингээд нэг хол замлуу ингээд явах гэдэг бодол дээр ингээд эргэлдээд яхаа мэдхгүй ингээд нэг шууд ингээд хөдөлгөөн хийж чадахгүй байгаа бол заяа. Яг энэ ингээд нэг асуудалтай ялчгүй нүрт болох ингээд нэг цаг болжээ. Сая ч нэг юусэн шүү дээ. Монгол зоос эмзгийн чинь PC game лөө яваад гадаад гарч байгаа шүү дээ. Эмзгийн ч өөрөө мэлхий байлоо. Буруу санааг бол тэгэхээр чи яалчгүй агаас бэцэглээ явж байгаа зү. Тэгэхээр энэ дээр ингээд юу гэж ингээд нэг ойлгох гэдэг байгаа бол энэ 7 хоног ялтчгүй таад явд бол яг шийдэл гаргахын төлөө ингээд нүүр тулдаг цаг болсон байгаа даа байхгүй юу. Emotionally ингээд distraction буюу одоо дээшээ доошоо байха болоод ер нь жоохон нэг зүйлдээ фокуслаад ер нь энэ тэнцгүй ингээд хэрэггүй зүйл дээр ингээд нэг ач холбогдол бол яг надаа юу хэрэгтэй байна. Тэгээд би яг юун дээр амар хэрэгэлзээд байна. Тэр хэрэгэлзээд байгаа зүйл маань яагаад намайг хойшоо татаад байна гэдэг дээр анхаарах ингээд нэг 7 хоног л ингээд болсон байна. Тэгээ хойноос нь болохоор ингээд нэг Emperor User High Priestess хоёрын ингээд нэг дагуулж байгаа байхгүй юу. Юу гэж ойлгож болох вэ гэвэл энэ л нэг ялчгүй таад үед бол болгоё бүтээчил гэдэг л ингээд нэг 7 хоног л л да. Тэгээ энэ амар сонирхолтой байна. Юу вэ одоо ч таадын сар эхэлсэн шүү дээ. Тэгээд бод гарын танаа ингээд нэг юун дээр зогссон байдаг. Өмнөх 3 орд нь болохоор нэг хөдөлгөөн байхгүй жон гатцсан байсан бол энэ дээр болохоор жигэн юу л энэ хөдөлгөөнтэй ингээд нэг байж байгаа байхгүй юу. Тэгээд одоо нэг хэсэг таад маань ингээд яахаа мэдхгүй хаашаа явахаа мэдхгүй хинтээ байхаа мэдхгүй тэр нэг юм нэг ман донд яах гээд байгаа мэддэхгүй ингээд нөхцөл байдалд ингээд байсан бол яг одоо ингээд нэг шийдлээ гаргаад ингээд урагшаа алах дээр хам ингээд нэг ач холбогдлоо ингээд өгж байгаа сайн хэрэг байна. Nice надад аалагч юм. Гэхдээ ингээд нэг sun card 9-2 доош байгаа байхгүй. Тэгэхээр ингэж ойлгож болж байна. Энэ 7 хоног таад явд болохоор жоохон ингээд нэг юм дотроо жоохон хоосон байх гэдэг байхгүй. Тэгээ ингээд нэг юм нэг санаа алдсан ч юм нэг юм байдаг да. Тэгээ асуудал нь юу вэ гэвэл шүү дээ. Таад нэг энэ 7 хоног өөртөө жоохон юу байхгүй л юм л та. Хайрлахгүй л юм л та. 9 зоослохоор миний хувьд бол хамгийн дуртай өдрөө юм. Эцээц бид нар өөртөө жоохон халамжлаад, өөртөндөө жоохон арчаатай ингээд нэг байж бид нар бусад хүмүүст ингээд анхаарал халамж ингээд нэг тавьж чаддаг байхгүй юу. Тэнгүүтээ энэ хүзэр дээр юу гэж ингээд ойлгох гээд байгаа вэ гэвэл шүү дээ. Таад ингээд хэдий яах вэ ингээд за одоо би амьдралаа бодё. Би одоо ийшээ явна, тийшээ явна, би энийг хийн гэдэг нэг юм бодлоод ингээд гарч ирж байгаа ч гэсэн нөгөө талаас шүү дээ. Тэрнийхэн хэрээр бас ингээд нэг өөрсөндөө ингээд гоё ингээд шагналаа, өөрийгөө жоохон шагнаад, оромшуулаад, өөртөө дуртай маа авч өгөөд ингээд нэг хөөрхөн жоохон лагшерээс ингээд нэг шийт ингээд байх хэрэгтэй болоо гэдэг үзрүүд байна. Хүн сэдвүүлээ зөвлөгөөн дээр ажиллацгаая. Яа, зөвлөгөө.
Боолын савд аж. Ааха, яг зөв. Хэлээдсэн. Энэ хардаа. Юу гэж ойлгох гээд байгаа байг үл штэ те ингээд нэг Empress үзэр доошоо гарч ирэхээр ер нь people pleaser буюу өөрийгөө хоошоо тавиад бусдыг ингээд нэг болдог үзрэхгүй. Би тэг сая хэлсэн штэ эвсийн ингээд зоос гэдэг үзэр дээр эцэст бид нэр өөрсдөө ингээд гоё арчиж тоордоод өөрсдөө ингээд жоохон ихрийлээд нэг хөөрхөн ингээд байсан цагт бид нар босод хүмүүстээс ингээд аим хөөрхөн андаж чаддаг байхгүй юу. Тэгээ энэ дээр ингээд Empress доошоо гэдэг нь штэ те ингээд нэг та хэд бусдад хит их ингээд санаа зовоод анхаарал халамж хандуулаад өөртөө ингээд зарцуулах гэсэн энерги ингээд нэг зарцуулж чадахгүй ингээд нэг болмаас ихтгэл найдраа алдаад байгаа ч юм шиг те. Тэгээ хойноос нь болохоор ингээд page once ингээд гараад ирсэн байхгүй юу. Хэрвээ та хэдийн амьдрал заа одоо чи ингээд нэг юм immature буюу нэг юм хинэггүй баачка гэдэг штэ. Хинэггүй баачкагийн өмнө өөрийгөө ингээд байнга золиослоод ингээд байдаг бол наа чи ингээд нэг зогсох хэрэгтэй гэдэг үзэр гарч ирсэн байгаа байхгүй юу. Юу гэж би ярих гээд байгаа байг үл штэ те. Эцэст бид нар өөрсдөө төлөөл амьдрдаг муухайгаар хэлэхэд бол. Гэтэ энэ бол үнэн. Энүүгээр би ингээд нэг юм хуваа хичээсэн амин ч ингээд нэг лалрын баачка бай гэж огт ингээд хэлээгүй шүү заяа. Бид нар хүн туслах гоё байдаг. Биднэрт хүнд өгөх ингээ гоё байдаг. Биднэрт ингээ нэг хүнийг халамжлах амар гоё байдаг. Гэхдээ эцэст end of the fucking day жишээ хичээгээд нөгөө чинь ингээ нөө сэхлэхгүй тэглээч юу яг ярих юм бол шүү дээ те. Хитээцэн тусламж юу нь бол хүнд хэрэггүй те. Хитээцэн анхаарал халамж хүнд хэрэггүй байдаг. Таад ингээ анзаарч исэн бол нэг юм нэг эрхэн дэнцэн мангар цаанд байдаг шүү дээ. Нэг аав ээж нэрхлүүлээ нөгөө өгч ингээ югаач ингээ мэдгүй. Яг чи ингээд яг тэгэж ингээд хүмүүс хандаад байгаа юм шүү. Хүмүүс ер нь тийм байдалтай болгоод байгаа юм шүү гэдэг үзэр байгаа байхгүй юу. Юм л олонгол чи урд нь орж идэг. Юм л олонгол чи л ингээд нэг ингээд ингээд байж идэг. Наанаас ч ингээд болоод чи өөрийгөө ч тэр босод хүмүүс ингээд айгуух ингээд зовоод байгаа юм болоо. Тэгээд үхлийн үзэр доошоо буюу босод хүмүүсийн сурах хэвээр хичээлж болон чиний өөрийн гэсэн сурах хэвээр челленж идрээ ингээд нэг давах тэр хөврлийн процесс чинь явагдахгүй байгаа юм шүү. Тэ энийг явуулчих болвол нь ойноос чинь magician үзэр judgment ингээд нэг дагуулсан байж. Юу байг үлжтэй тэ чи ингээд нэг сая ихний хөзөр дээр нэг юм шийдвэр гаргах гэдээснэ да 2-1-ийг сонгодог ч юм яадаг ч юм аа. Наад шийдэмгий байдал чинь эндээс болж унах гээд байгаа байхгүй юу. Тиймээс ингээд нэг хин нэгэнд битгий ингэж нэг одоо overgiver буюу хит их хөгжээ. Тэгээ хин нэгний өмнөөс битгий ингээд нэг өөрийгөө ингээд золиосч бас заримдаа ингээд хүнд хатуу хайр гэдэг зүйл хэрэгтэй байдаг. Тэг хатуу хайр ингээд нэг юу гэсэн үг вэ гэвэл штэ те. Би чамд ингээд нэг хайртай. Гэхдээ чи өөрийнхөө асуудалтайгаас өөрөө нүр тулна. Би ч гэсэн өөрийнхөө асуудалтаа өөрөө нүр тулна. That's the fucking хатуу хайр. Энэ маад хүүтэн Америкчсэн сонсогдож байгаа юм шиг хүртэл яг энэ хамгийн зөв хайруудын нэг байдаг байхгүй юу. Зүгээр л бодоод үз. Тэ миний хүн юм тийм нэтре миний хайртай феста тэгсэрэл хажууд байгаа хүн чинь шалсгансан гуйлах чинь боллоо штэ яг чам шиг гэж. Тиймээс ингээд нэг зүгээр яг өмнөөс нь орхоод болж байгаа. Дүү чи өөрөө шийдэх хэвээр асуудал яг өөрөө шийдэх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй бол ингээд нэг чиний зав чи өөрөө сөнөөд байгаа юм шүү. Одоо бүр сүлдээ завчгүй хүнчгүй болох гээд байгаа юм шүү бас. Нэг жоохон бодолтой байх юм шүү. Хэдэг өдрөд байна да. Яарслангаа орц. Энэ л нэг ер нь ямар хуу энергитэй ямар хуу үйл явдлууд болох нь вэ гэдэг хэдүүлээ харцгаая. Яг за. Мэдээ. За энэ 7 хоног штэ та хэдийн хувьд бол ингээд нэг hook up гэж байдаг да тий. Яах те тэгээд би орой зүгээр ингээд нэг канти жоохон пив уужаад тэгээд яах те наац юм аа гэж. Ийм хүзүүлээс ер нь хоолой явахгүй болохгүй л ахын дээ. Hook up бас хоолой гэж.
Наа чи юуг авчирна гэж 10-ын зоос доошоо. Хийхдээ бүр яа ингээд би ингэж хаваах юм байна. Яалтчгүй юу? Гэр бүлтэй ингээд нэг арслан заа. Гэхдээ хосын харилцаа чи угаасаа мэдрэл муутай болцсон заа. Яад бол нэг таавар өдөр хоёрын аягтайгаар угаасаа ингээд нэгэнт ингээд ойлголцоосоо өнгөрцөн ч гэсэн гэхдээ л нэг fucking ингээд commitment үерхэлтэй ингээд байгаа арслангийнханд хилээд байгаа шүү. Энэ 7 хоног яалтчгүй hook-up energy ороод ирсэн байгаа байхгүй юу? Тэ гинт ингээд өдөнгөтэй ер нь алфтай мө гэж мэл тэ нэг пив уусан чи ингээд хажууд байгаа альва хөөргөж харагдаад байх шиг тэ. Ойлгож байна. Энэсээ болгоомжтой. Тэгэхгүй бол наа чи яг чамаа ингээ бүр яг өдөж байгаа юм шиг хойноос чинь тагцдаг гал юм л та. За тэр яах вэ? За бусад арслангуудынхаа хувьд болохоор шүү дээ ингээд нэг хатны саваа ингээд хайр фан төдрөөр дагуулж ирээд тэгээ хааны хэлд ингээ гарч ирж байгаа байхгүй юу гэж ярих гээд байгаа байг үл шүү дээ те. Та дэвд бол энэ 7 хоног яалчгүй ингээд нэг жоохон болгоё бүтээчи те ингээд нэг төстас болчихё гэдэг ингээ хөзрүүд ингээ гараад ирсэн байгаа байхгүй. Especially за та хоёр ингээд нэг одоо шилэл одоо найзуудтайгаа байна уу эсвэл хостойгоо байна хамаагүй за ямар ч лээсэн ингээд нэг хамтдаа ингээд нэг болгоё бүтээчи энийг хийжээ тэрийг хийжээ ингээ гэдэг зүйлүүд ингээд нэг байгаа бол заяа. Тэрүүн дээр ялчгүй ингээ хөөрхөн байна энэ хардаа 6-гийн зоосоогоос юу гэж ярих гээд байгаа вэ гэвэл шүү дээ те ингээд чи одоо хин нэгэнтэй ингээд нэг хамтарч ингээд нэг ажил хийж байгаа. Эсвэл хин нэгэнтэй ингээд нэг хамтдаа ингээд одоо хоёлаа тэр фестивал явуулъя тийшээ очие одоо хоёлаа энийг хий тэрийг хий хайкинг хийя эсвэл нэг найзуудаараа тийшээ очие гэдэг юмнууд ингээд нэг төлөвлөсөн байгаа. За яалтчгүй ингээд нэг хөдөлмөрийн хуваарч амар гоё жигэд тэгээ ингээд нэг хөөрхөн юмнууд ингээд болох нэ. Тэгэхээр энэ 7 хоног бол ингээд нэг арслангийн ордных яалч 2 хувааж ин нэг нь болохоор hook-up хийх гэдэг арслангийнхан жоохон болгоомжтой байж шүү. Тэгэхгүй бол ингээд нэг гэр бүлчин сүрэн нэшээс эсвэл чи хин нэг эрийг сүйтэх гэдэг нэг шээс. Нөгөө арслангийнханд л яалтчгүй ингээд нэг одоо болгоё бүтээч те. Ер нь бол хантаараа байдаг л энерги л байна л да. Тэгэл нэг ангаагаад ганцаараа ингээд нэг суугаад байгаа ш ингээд нэг санаа нэлсэнгийн гараад таа тий нэг хий болгоё бүтээ гэсэн ингээд зүйлийнхэн төлөө ингээд нэг зорьсон байна. Баяр хүргэе болж байна. Тэгээд маш цөөхөн бүлгийн арслангийнханд хэлэхэд зөвлөгөө зэрлээ орцгоо ирсэн. Юу гэж хэлчихсэн яг энэ мартчихлоо ш. Хэдүүлээ зөвлөгөөн дээр ярилцгаая. Ер нь бол миний хувьд бол energy check нэг чухал биш үү гэхгүй. Хамгийн чухал зүгээр яа үндэ зөвлөгөө нэг тахгүй. Justice үзэр 11-ийн тоо гэдэг чинь 2 хуваагаад факторалдаж 2 хуваагаад 5 үзэр гаргаж ингээд зя тийм ээ яалчгүй шудраг усны үзэр доошоо тэг ингээ 2 ээлжтэй яалчгүй ингээд юу ярьдэн шүү дээ юу гэдэг лээ за бүхэм яг аятайхан болох чи бүтээч гэхээр яг эцээ толонгод нэг тэнийг наагаад наачдаг гэдэг чигээр ингээ асуудал ингээ байж байгаа байхгүй юу би ингэж зөвлөө ихнийх энэ 7 хоног ялангуяа та хэдийн хувьд бол нормотой ч юм уу эсвэл ингээд стресстэй эсвэл ингээд anxiety уу эсгэл төвшил ингээд нэгтэй ингээд байгаад байгаа бол би та хэдэд яг юу гэж ингээд зөвлөх гээд байгаа вэ гэвэл нь шүү дээ хоёрын аягийг зөвлөд байгаа байхгүй юу айгуу сайн ингээд нэг дотныхаа ингээд нэг санаа нээлдэг vibe нээлдэг ингээд нэг найзтайгаа ч юм уу те хамтдаа ингээд цагийг өнгөрөх хэрэгтэй л байл л да. Тэгээд энэ дээрээс ингэж нэг гоё
Одоо чинь 100 болж ин доо наадам болж ин доо гарч уул усна гаралтай юугаа гээл ингээ ангаагаад ингээ суугаад байгаа тийм бидтэй. Тэгэж жоох ингээ нэг тэр сэтгэл төрхөлтэй ингээ нэг нүүр тулах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээ нэг юу гэх нэг амар хэцүү сонголтын өмнө ингээ нэг тулчаад тэгээ тэрнээсээ ингээ ямар шийдвэр гарах бол гэж ухтлаа ингээ дайгаа суугаад байгаа байхгүй юу. Үнэхэрийн чамд ингээ бодоод бодын шир ингээ дөрөв болцсон яахаа мэдхээ болцсон тохиолдолд яг нүндээ чиний хийж чадах зүйл бол яг юу ч байхгүй зүгээр л үр дүнгийг харчихгүй юу. Тэгээд World Tour харж байна. Энэ 7 хоног ингэнэ хэдүүлээ. Хаах хэвээр ингээд нэг чаптер хаах хэрэгтэй. За юу гэж ингээд нэг зөвлөхөө өгвөл штэ те. I know чи бол fixed sign. Би ч гэсэн. Fixed sign юу гэсэн үг вэ? Шийдвэр гаргах гэж боддог те. Гэтэ нэгэнд ингээд шийдвэр гаргасан бол that's my fucking миний шийдвэр гэж боддог. Гэтэ заримдаа бид нар ингээд шийдвэр гаргах гэж яг өндөө бодох шаардлагагүй юм байт юм дөө. Тэ. Бид нар зүгээр заримдаа шууд ингээд нэг gut feeling-тэй итгэл шууд шийдэх хэрэгтэй байдаг. Яагаад би ингэж нэг хэлж байгаа вэ гэвэл шүү дээ те чи энэ үзрийг харж байна. 7-гийн ингээд нэг саваа 7-гийн зоос хоёулаа дээшээ гарч ирсэн бааз. Нэг хүлээлтэн дунд л амьдраад байгаа байхгүй юу? Хүлээгэлээдэг тэр хүн өөрчлөгдгийг хүлээгэлээдэг тэр нөхцөлөд өөрчлөгдгийг хүлээгэлээдэг энэ ажил бүтгийг хүлээгэлээдэг нөө. Ингэж ингээд нэг хүлээснээсээ ингээд болоод яг үндэ чи өөрийгөө илүү их ингээд нэг хаашаа татаад өөрийгөө илүү их ингээд нэг стресстэй нөхцөл байдал руу ингээд нэг чирээд байгаа байхгүй юу? Тиймээс яалчгүй ингээд энэ 7 хоног хүлээлт гэдэг зүйлээ ер нь авч хаяад ер нь нэг дөрвтойхон шиг шийдэл гэдэг зүйл рүү ингээд нэг орох хэрэгтэй юм байна. Тэхийн тулд чамд яалчгүй шийдэл гаргах юм эхлээд саа нийлсэн найзуудтайгаа ч юм уу найзтайгаа эсвэл хостой гоё ингээд нэг цагийг гоё тайван гоё өнгөрөөгөөд сэтгэл төвчлээ ингээд нэг багасгаад тэгээд нэг сайхан ганцаараа ингээд байж амьдралаа нэг жоохон эргэцүүлэх хэрэгтэй юм шүү энэ 7 хоног яалтчгүй хамгийн ихний үзэр дээр ингээ hook up гэдэг үзрүүд ингээ гарч ирсэн шүү дээ. Энэ нь болохоор ингээ та одоо байгаа нөхцөл байдал ингээ хүрээлэлтэй амир ингээ нэг жоохон гачин болсон ч юм яасан ч тиймэрхүү энергиуд байгаа байхгүй. Энээс ялч хөглөө гарах хэрэгтэй. Тэгээд эхлээ өөрийгөө тайвшруулж, эхлээ өөрийгөө гоё чөлөөтэй сайхан ингээ нэг хөрхнөж, дараа нь харин шийдэл гаргах, дараа нь харин наад эргэлзээд байгаа зүйлүүд, дараа нь харин наад ингээ нэг гаццсан байгаа ингээ нэг амьдрал, дараа нь наад ингээ хүлээлт ингээ байгаа нөхцөл байдлууд чинь аяанда ингээ уучраа ологчтой байхгүй. Тэгээ fixed sign-уудын ганц сул тал нь энэ байхгүй юу? Нэг юмнууд ингээ аяанда уучраа олно гэдэг зүйл дээр ер нь их итгэдэггүй. За өөрөө заавал ингээ нэг гиндаагаад оролцож ингээ өөрчлөх хэрэгтэй юм шиг санагдаад байдаг байхгүй. Нөө. Заримдаа ингээ бидний хувьд бол ингээ бүх юм контролоос ингээ гарцсан үед бид нар контролдож яах юм зүгээр контролыг зөв хайчих. Зөв байгаагаар нь яг юу болох нь харчихгүй юу? Үйл явдлууд яаж өрнөхийг юу ч контролдож чадахгүй. Заримдаа шүү. За охины урд. Энэ 7 хоног ер нь ямар үйл явдал болох нь вэ гэдэг хэдүүлээ харцгаая. Empress доош. За 3-ын тоон чинь хэдүүлээ 3-т хуваагаад 3 удаа шавтаад хуваад өсөлтөр чинь 3 удаа шафл хийгээд тэгэнгүүтээ 1 2 3 4 5 6 маа гэж. За охины ордныхны хувьд 10 аяга 10-ын зоос дээшээ гарч ирж байгаа. тэргүүний ингээд нэг зоос хоёулаа доошоо. За бүр яалтчихөө энэ сонирхолтой хэсэг одоо явчлаа. За тэгэхээр би honestly ингэж хэлээ. Энд дээр орж ирсэн ингээд нэг хүчтэй энергиуд нь болохоор яалтчгүй ингээд нэг гэр бүлтэй ч юм эсвэл commitment ингээ үерхэлтэй эсвэл амар эвгүй салтанд ингээд байж байгаа хүмүүс одоо зүгээр амьдрал нь яг ингээд нэг юм нормалны зүгээр нэг байгаа охиныхын бол нэг амар энерги хүчтэй орж ирэхгүй байна. За яалтчгүй энд бол игзэгтэй ингээд нэг хүмүүс ингээ байгаад байна л та.
Тиймээс хэдүүлээ ингэж яриа. 10-аас 12 ингээд нөгөө хоёулаа дээшээ гарч ирж байгааз. Энд чи юу гэсэн үг юм? Аз жаргалтай, элэг бүтэн, гэр бүл. Асуудывд бол амар урт хугацааны асуудал руу орж байгаа. Хид хідэн зүйлээ. World газар. Юу гэж ярих гэдэг вэ л ч те. Хэрвээ чи одоо ялангуяа заяа. Энэ дээр ялч нэг 6-гийн тоотой үзэр нэг ч алга л та. Өнгөрсний үзэр нэг ч алга заа. Гэхдээ ямар ч лээсэн World үзэр ингээд нэг гарч ирж байгаа бол үргэлж ингээд өнгөрсөнтэй холбоотой юмнууд ингээд бас гарч ирдэг нөө. Хэрвээ чи салаад ч юм уу эсвэл амар ингээд нэг юм heartbreak ингээд нэг болцсон нөхцөл байдал дээр ингээд нэг байгаа бол заа. Энэ chapter чинь яалтчгүй хаагдах хэрэгтэй байна. Өөрийгөө хийх хэрэгтэй байна. Тэхгүй бол чиний амьдрал дээр ингээд орж ирэх дараа чи ингээд нэг урт хугацааны commitment амар гоё, бүр амар гоё энерги байхгүй. Амар гоё хүн байгаа байхгүй. Орж ирэхгүй байхгүй. Сонирмогоос бидний амьдралын амар сонир юм байдаг байхгүй. Бидний ингээд нэг heartbreaking болонгол яа миний ингээд нэг гониг миний ингээд нэг шахах хин нэг ингээд нэг цагаан мөртэй ингээд нэг ханх өрөөл аварддаг юм багтаа гэж боддгоо нүндээ. Гэхдээ team хайр universe байдаг юм аа. You know what I'm saying? Юу гэвэл чи ямар байна universe чамд яг team хүнийг авчирж ирдэг гэдэг алтан хууль байдаг. Энэ бол алтан цагийн хууль биш. Энэ бол universe хууль. Тэгээ би яриад байдаг байхгүй. Чи яалтчгүй өнгөрснөө тавьж явуулаад өөрийгөө хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд нэг чамаа угаас хинч ирэхгүй заа. Шууд өөрийгөө блоклоод байгаа байхгүй яг тэр гоё ингээд soulmate энергиэсээ. Тэг ингээд бодоод үзтээ аягтай ингээд нэг пив ууж илаа гэж бодъё. Пив ууж дуусгай үйж чи дээрэс нь ингээд нэг вино их гээд идэх ч юм уу кофе их гээд байгаа байхгүй чи пивтэй кофе гэдэг төсөөлөө үзтээ гидчих хоог болно үсттэй. Яг л тийм. Тиймээс чи кофе ууж очивол эхлээд пив асгач аягаа угаачих тэгээ кофего хийн. Яг л бидний нэг энерги хадгалдаг нэг энэ одоо бидний vessel гэж ярьдаг те энэ яг ингэж л ажилладаг байхгүй. Тиймээс чи ингээ өнгөрснөөсөө ингээ нэг өөрийгөө release буюу тавьж явуулах хэрэгтэй. Энэ нарда тэргүүний зоос ингээ тэргүүний ингээ илд хоёулаа доошоо авахгүй. Чамд ингээ нэг chapter хаагаад амьдралаа шинээр эхлэхдээ чамд clarity буюу тодорхой байдал хэрэгтэй байхгүй. Би хаашаа явмаар байна. Би хинтээ баймаар байна. Би цаашаа юу өгөх юм? Миний амьдрал ингээ яаж явахад ингээд үнэхээр энэ амьдрал хэрэгтэй байна гэдгийг энэ 7 хоног чи ингээд нэг бодоод боловсруулад өөртөө ингээд нэг суурлуулсан цагт ингээд чиний chapter чи ингээ хаагдчих байгаа байхгүй юу? За юм байна. За нөгөөтг нь болохоор штэ те харилцаагаа ингээд нэг угаасаа тодорхойгүй байгаа харилцаан дээр ингээ байгаа охины орных нь ингээд нэг бас ингээ гарч ирж байгаа байхгүй юу? Magician Empress 2 ингээд нэг хоёулаа доошоо гарч ирж байна. За юу вэ гэвэл энэ 7 хоног яалтчгүй чи өөрийгөө сонгох цаг болсон байна. Алийн болох ингэж нэг өмнөр нь ордё. Алийн болох ингэж жанжин шугамч хүмүүс ингэ давах хэрэгтэй гэж юунамсан чи ингэж яг одооноос ингэ ахуулаад энэ бол миний жанжин шугам, энэ бол миний хийл хязгаар дахиж битгий fucking ингэ даваад би чамд ингэ хийл хязгаар boundary тавьж яана гэдэг нь чамайг шийдэх чаа үг биш ээ. Би чамтай харилцаагаа анханасаа эрүүл авч үлдэхийг хүсэж байна. Бид нарт тийм мэдрэл мотой ингээд нэг найзууд байдэн штэ нэг юм дандаа л нэг гомлоо дандаа л нэг уурлал дандаа л нэг арх угаал дандаа л нэг ингээд лагсан тавиал дандаа л нэг болждггүй ингээд нэг наагаад ичдэг. Тэгэл ингээд байж исэн чинь нэг удаа ингээд нэг чанд асуудал гараа бас нэг хуваалцмаар ингээд үйдэг та тэгэл манд нэр юм болоод чи чамаар өсө сонсдгоо. Тийм тэнэг ста ингээд нэг байдэн штэ. Тэгэнгүүтээ ингээд нэг ёо хөшөн чи яагаад ингээд нэг юу гэм өөрөө ингээл ингээ байдаг юм шиг мань нэг удаа ингээл нэг чам сэтгэлээ угаацаа ингээ гэрж наваа сонсдгийн өнгөт нь үгүй андаа чи намайг ойлгогдуулах гэж бодсон ш ноцсон ш гэдэг ийм мэдрэл мотой найзууд байдаг штэ. Иймэрхүү ингээ найз болон хосын харилцаа байна уу? Гэр бүл байна уу? Үр хөвгтөө what are the fucking is энэ дээр эцсийн байдлаар өөрийгөө сонгоод хийл хязгаар гэдэг зүйлийг тавьж сурах хэрэгтэй байна. Энэ 7 хоног. Яадвал энерги л юм лээ. Тэгээ энэ 7 хоног ялцчих ингээд нэг дийлэх ингээ охины ордныханд хэлэхэд нь штэ те. Жоох ингээд нэг бодолтой байгаарай. За юу вэ гэвэл штэ те та тийм жоохон далчгар зан чиг гэсгээл л да. Тийм тэгээд ялангуяа таадын амьдрал дээр ингээд нэг юм сонирхолтой ингээд
хүмүүс орж ирэн заяа 7 хоногт сонирхолтой үйл явдлаж болно. Гэхдээ жоохон бодолтой байхгүй. 9 сав ч нэг юм хамгаалттай байдаг үзэр байхгүй. Юу бас нэг сэтгэлийн өөрлөөр ер нь шийдэл мэдэлж юм. Юу сэтгэлийн хөдлөөр ингээд нэг далчхан ч ингээд болохгүй нэ шүү. Жоохон бодолтой. Хэдүүл ер нь зөвлөгөө үзэр дээр ажиллаж. Эмпрес 2 доошоо дэшээ. Тэгээ 4 сав. За одоо нэг 4 саваа чинь болохоор Universe таадад боломж олгодог хөзөр байхгүй юу? Энэ юу ч байж болно заяа. Хэрвээ ингээд тодорхойгүй байгаа харилцаагаа ингээд нэг тийшээ ингээд жигдлийгүүл яг одоо ингээд нэг уучраа олоход бол яг зөв цаг байна. Үнэхээр юм бас ингээд хаалга хаагаа шин ингээд сайкла эхлэе гэж бодж ивэл бас л ингээд нэг зөв цаг байна. Бас заяа. Юу гэж ингээд хэлэх гээд байгаа бол энэ 7 хоног яалтчгүй зарим нэг хүмүүсүүд бол нууц хил болж байгаа байхгүй сарны өдөр доошоогоор. Гэхдээ ер нь бол энэ нэг амар ингээд нэг асуудалтай зүйлүүд үгүй бас үгүй зүгээр ер нь та хэдийн хувьд бол одоо би ингээд нэг хаашаа одоо би яг юу гэхээ мэдж гин гэдэг ч юм уу. Одоо би ингээд нэг юу болоод байгаа ойлголоо гэдэг л энерги орж ирж байгаа байхгүй. Тэгээд ер нь энэ 7 хоног та хэдийн хувьд бол тодорхой хэмжээгээр амар гой боломжууд ингээд нээгдэх нь тэгээд асуудал нь болохоор шүү дээ те. Та хэдээд бас тэхийнхээрээр ингээд нэг энэ чарет үзэр гарч ирж байгаа байхгүй доошоо. Чарет үзэр доошоо гарч ирэхээр ер нь бол ингээд нэг амар сатараад яг юу гэхээ ингээд нэг мэдхээ болтон чиглэлгүй болсон үнийг илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр энэ 7 хоног бас ингээд төдий хэмжээний боломж гарч ирсэн шигээс төдий чинээр чи ингээд хаашаа явах чиглэлгүй болох гэдэг. Тиймээс ингээд нэг та хэдийн хувьд бол аль болох ингээд нэг юм түргэн одоо нэг сүр сар хийсэн шийдвэрээс илүү тэр жоохон ингээд бодолтой газардлагатай байх сэтгэл зүй ингээд хийж хэрэгтэй байхгүй юу. Хэлээд байгаа шүү дээ. Хамгийн ихнийх болохоор энерги дээр ингээд маш том ингээд шийдвэр хийж байгаа ингээд охины ордных нь энэ бүр ус агаар мэт хэрэгтэй байхгүй газарлаатай байх, тайван байх, ухаалаг байх. За бусад ингээд зүгээр гайгүй байгаа ингээд нэг хэвийн байгаа охины ордных нь ингээд хэлэхэд ер нь бол ласт гэдэг зүйл буюу одоо нэг юм хүсэл одоо шунал гэх юм уу нэг тиймхүү. Эдрэгээ жоох ер нь дараа энэ 7 хоног алангуй. Тэгээ жоох ингэж нэг юм тайван хүлээцтэй ингээд нэг байхгүй бол page 1 ингээд нэг доош гарч ирнэ гэдгийг чи жоохон далчгаар шаагаад тэнэгтэй дутуулах гад байгаа байхгүй юу. Тиймээс жоохон тайван заа. Окей. Тийм байна да. Тэгээд өөр чи ингээд нэг онцгой юм бол алга. Тэгээд энэ хүрээнд дуусгая да.